цаана үзэгчтэй улс төрийн таймын энэ удаагийн дугаар эхэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулна уу? За тэгэхээр нэг жишээгээр энэ удаагийнхаа таймыг эхлэе гэж бодож байна. За Эргэн Батаагийнх гэдэг айл байлаа гэж төсөөлье. За Батаагийнх 60 саяын машинтай. За банкнда 30 саяын зээлтэй. За тэгээд жилдээ амьдрах гэж бизнес хийх гэж 23 сая төгрөгийн асар их зардал гаргадаг. За гэтэл бүтэн жилийн эцэст байгаа цэвэр ашиг нь ердөө 1.8 сая төгрөг. За хэрвээ энэ хувийн компани байсан бол аль хэдийн дампуурч эзэн нь шүүхийн хаалга татаж байсан биз. За гэвч энэ миний Батаагийнх гэж жишээсэн айл бол төрийн өмчит компаниуд юм. За тэд дампуурдаггүй. За яагаад гэвэл тэдний алдагдал, үр ашиггүй зардлыг та бид татвараараа нууцаар төлсөөр ирсэн учраас тэр. За тэгвэл яагаад засгийн газар ийм дампуурсан компаниудаа татан буулгадаггүй вэ гэвэл за энэ компаниудад үеийн өнгөрсөн улс төрчид өвдөг шорооцсон улсын хурлын гишүүн аснууд болон сонгуулиар ялсан намын дарга нарын нөлөө бүхий хүмүүс ажилдаг. За нэг ясандаа алдагдaltaй төрийн өмчит компаниудын ард найдвартай хамгаалагч том дарга нар байдаг. За улс төрийн хамгаалалтыг нь хинч сэтэлж чаддаггүй гэхэд хэлцдэггүй. За энэ удаа хугацаанд систем болтлоо хөгжсөн төрийн өмчит компаниудын асуудлыг зэгцэлж реформ хийх хуулийг оюун эрдэнийн засгийн газраас боловсруулснаа зарлаж байсан. За ингээд өнгөрсөн оны 1-р сард улсын хурлд өргөн мэдүүлсэн. За гэвч энэ хууль хайчсан бэ гэдг нь мэдэгдэхгүй тагч болсон. За тэгвэл оюун эрдэнэ Зандан Шадаргийнх 2 ерөнхий сайд солигдсны дараа буюу бүтэн 1 жил 6 сарын дараа энэ хууль улсын хурал руу орж ирлээ. За энэ хуулийг дэмжиж баталчихвал төрийн өмчит компаниуд дээр хийгдэх реформын эхлэл тавигдана гэж ерөнхий сайд тайлбарлаж байсан юм а. Тэгээ одоо сая энэ Эрдэнэс Монголыг Чингис хаан баялагын сангийн хуулийнхын дагуу ажилуулад 14 төрийн өмчит компани татан буугдаж 67 тэрбум төгрөг хэмнэсний дараа бол утасны дуудлага бол одоо тасархай болсон. Тэгээ яг үнэндээ нөгөө олон бүтээмжийн алдарт менежерүүд чинь ардаа хамгаалалттай учраас одоо зовлон болж байна. Тэгэхээр энэ хуулийг гаргаж өгөөч гэж би их хурлаас хүсэж байгаа. Хэрвээ тэгэх юм бол төлөөлөө удирдах зүйл гэдэг энэ тудс ч өөрөө хараат бус бол. Яагад гэвэл энэ босго шаардлагыг бол давах тийм улс төрөөс хамаарал бүхэн хүмүүс баг олдохгүй болно. Яа тэгэхээр төрийн өмчит компани ашигтай ажиллахын тулд мэргэжлийн удирдлагаар хангахгүй бол хэдүүлээ ингээд нэг юм төрийн өмчит компанийг цэгцэлнэ гэдэг. Тэгээ нэг улс төрчийн хүнийг нөгөө улс төрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Тийм учраас бол энэ хуулиа одоо ажлын хэсэг бол яг анх орж ирснээр нь энэ бол хадуу зохицуултууд та тэргээр нь гаргаад өгчих нь зүйтэй юм бэлээ. Нийтлэг одоо зохицол бодлогууд бол бас их гарч байгаа. Нэг ялангуяа одоо худалдаа авалттай холбоотой зохицол бодлогууд зардлыг хэтрүүлэх одоо ийм зохицол бодлогууд бол гарч иж байгаа. Бид бол энэ хуулийн төсөлд бол одоо 6 дугаар бүлгийг бүхэл бүтэн бүлгийг одоо энэ дээр бол оруулж өгч байгаа. 37 дугаар зүйл дээр бол компани аудитын тогтолцоо ямар байх вэ гэдэг одоо бас ийм орж ирсэн. Тэгээд компани дотоод аудитын чиглэлийг ямар байх юм бэ гэдэг бол нэлээд тодорхой энэ зүйлүүдийг оруулж өгсөн. Монгол сургууль цэцэрлэг барих мөнгө олддоггүй, за эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна гэж бид жил бүр гомдолдог. За улсын төсөв хүрэлцэхгүй байна гэдгийг ч улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд ч хэлдэг. За гэтэл цаана нь та бидний нүднээс далд за улсын төсвөөс гадуур асар их мөнгө саарл манан дунд эргэлдэж байна. За хэдэн төрийн өмчит компаниуд нийтдээ 60 их 80 төгрөгийн хөрөнгийг атгажсэн. За төрийн өмчит нийтдээ 101 компанийн жилийн нийт зардал нь 23 их 80 төгрөг. За энэ бол Монгол улсын бүтэн жилийн төсвийн 4/3-тай дүүх мөнгө юм. За гэтэл энэ мөнгийг зарлагддаг компаниудын өр нь 30 их 80 төгрөгөд авчихлаа. За нэг ясандаа төсвийн зарлагын 70 гаруй хувийг дангаараа үрж за улсын хурлын хяналтаас гадуур далд төсөв шиг ажиллаж за эдийн засагт дарамт болж байна. За тэгвэл одоо улсын хурлаар хэлэлцүүлэгдэж байгаа хуулийн төсөлд энэ асуудлыг хэрхэн шийдэхээр тусгасан бэ гэдг нь анхаарал татна. За юун түрүүнд улс төрөөс хамаарлыг нь багасгах чухал за идэж уухгүй очдог хүмүүс биш за ажил хийх гэж очдог хүмүүс эдгээр төрийн өмчит компаниудад ажилдаг болно. За энэ чинь нэг агшилт ажиллагаанч нэмэгдэнэ. За тэгвэл төрийн өмчит компаниуд дээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нээлттэйгээр сонгон шалгаруулдаг болохоор хуулийн төсөл тусгажээ. За мөн компанийн ашиг орлогын төлөө биш өөрийнхөө ашиг хонжооны төлөө ажиллаж за хуулиас гадуур шийдвэр гаргавал хариуцлага тооцохоор тусгажээ. За магадгүй үзэгч та хариуцлага тооцох нь тодорхой шүү дээ.
За ийм асуудлыг одоо л хөлжилж байгаа юм уу гэж гайхаж иж магадгүй. За тэгвэл үнэхээр одоо л хөлжлөх гэж байна. За яг одоо бол төрөмжит компаниудын төлөөлөн удирдах зөвлөл багассан том дарга нарт хариуцлага тооцох наривчлсан зохицуулалт хуульд байдаггүй юм байна. За мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийж ялсан намын эсвэл улс төрчдийн шахааны хүмүүсээр дүүргэж байна гэсэн энэ нэг юм гажуу тогтолцоо ерөнхийдөө амь өгтөө орсоор байгаа юм. Энэ хууль батлагснаар төрийн болон орон нутгийн өмчт компани засаглал хэрхэн сайжрах вэ? Улс төрөөс яг хараад бус байж чадах уу? Нэгдүгээрт, хоёрдугаарт нь сонгон шалгаруултыг яг яаж хийж байгаа юм бэ? Улс төрөөс хараад бус байхын шаардлага бол хамгийн түрүүнд бол тавигдж байгаа. Гүйцэтгэх удирдлага болон төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлага бол хуулийн төсөлд дэлгэрэнгүй тавьсан байгаа. Төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийг тоог заагаад тавигдах шаардлагын заагаад энэ гишүүдийг бол одоо сонгон шалгаруулалтын нээлттэй сонгон шалгаруулалтын одоо үндсэн дээр томилох энэ зохицуулалт орж ирж байгаа. 25 дахь зүйл бол энэ тодорхой байгаа. За сонгон шалгаруулалтыг бол төрийн өмчийн бодлогоцуулалтын газар төрийн одоо бодол зохион байгуулах ийм одоо зохицуулалтаар орж ирсэн байна. Төрийн өмчийн энэ аж ахуйн нэгж байгууллагууд дээр өмчтүүд дээр яг одоо хариуцлага гэдэг юм уу? Хариуцлага ажлын одоо сахилгууд хариуцлага алдсан дээр хариуцлага тооцсон ийм одоо тоо мэдээллийг бас хэлж өгөөш. Хариуцлагын тогтолцоон дээр хариулъя. За төрөмжит компани одоо тууз гүйцэтгэх удирдлага эрхлэх албан тушаалтан дээр хариуцлагын асуудал нь компани тухай хуулийн механизмаас гажсан шинжтэй явж исэн буюу төрийн байгууллагаас тодорхой удирдамж чиглэл өгөөд за ингээд яг нөгөө өөртөө шийдвэрээ гаргаад үр дагавраа өөртөө хариуцдаг энэ компани механизмээр ажиллах боломжгүй болчиход удирдах чиглэлээр явчихаар өөрөлдөх юм бол өөрийн шийдвэрээ гаргахгүй учраас үр дагавраа өөрөө хариуцахгүй гэдэг ийм механизм руу бол орсон байсан. За энэ хуулиар бол яг компани хуулийн механизмын дагуу тууз гүйцэтгэх удирдлага бол яг компани эрхчлэх үүднээс шийдвэрээ гаргаад тодорхой хууль тогтоомж юм уу эсвэл компанид хохирол учруулсан тохиолдолд хувьцаа эзэмшигч болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч за төрийн өмчийн хорооны зүгээс одоо компани хууль заасан төлөөлөл нэхэмжлийг гаргах замаар иргэний хариуцлага за хууль гэрээнд заасан бас хариуцлагыг гэрээнд заасныхаа дагуу хүлээх боломжтой байдлаар орж ирж байгаа. Нөгөө төгөөр төрөмжит компаниуд яаж ингэж алдагдлаа дийлэхгүй болтлоо дампуугаараа эргэж за санхүүгийн үзүүлэлтүүд нь шал арчиж байна вэ гэдг нь анхаарал татаж байна. За тэд баахан бараа үйлчилгээг өндөр үнээр худалдаж авдаг. За шахааны бизнесүүд энд цэцгэлдэг гэж хэлж байна. За зарим худалдаа авалтыг нь нууцын тамганы ард далдлах нь ч бий. За тэгвэл шинэ хуулиар төрөмжит компанийн бараа үйлчилгээ худалдаа авалтыг ямар ч тохиолдолд нууцлахгүй байх зохицуулалтыг тусгаж өгчээ. Үнэхээр энэ төрийн өмчит компани ил тод байдлыг сайжруулахгүй бол нууцын гэрээ гэдэг зүйлийн дор маш том худалдаа авалтууд хийгддэг. Татвар төлөгчдийн мөнгө яаж захиран зарцуулагдж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Энэ нь бол маш олон хүмүүсийн хардлагыг дагуулдаг. Тэгэхээр энэ одоо хууль дээр энэ төрийн болон орон нутагт өмчит үйлдвэрийн газрын худалдаа авалтыг яг ямар шалгуураар ил тод болгож байгаа юм бэ? Төрийн нууц гэдэг тамга дараад ингээд худалдаа авалтын гэрээгээ нууцлдаг энэ байдал зогсох уу гэдгийг нэгдүгээр асуумаар байна. За нууцын тухай асуудлаар гэрээг нууцлдаг гэсэн асуудал байгаа. Одоогийн хуулийн төсөлтөөр 49 дугаар зүйл дээр за шилэн тасны тухай хууль бол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль зааснаас гадна энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нийт 15 төрлийн мэдээллийг ил тод байлгахаар хуулийн төсөлд тусгасан байгаа. За энд нөгөө бараа ажил үйлчлэгээ худалдаа авалт болон нийлүүлэгчийн талаарх мэдээлэл, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн мэдээллүүд бол бүгд ил тод буюу цахим хаягаараа олон нийтэд ил байна гэсэн энэ заалтыг бол хуулийн төсөлд оруулсан байгаа. Ер нь одоо компани одоо тайлан мэдээлэл нууц тамрагдуулснаас бусад бүх мэдээллүүд ер нь ил тод байх ёстой. Энэ зөвхөн олон нийтээсээ гадна одоо хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч за эргээд энэ одоо ер нь бол төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлийн бүхий л байгууллагууд энэ хүртээмжтэй ил тод байх ёстой гэдэг энэ зарчмын агуулгууд энд бол бүрэн тусаж байгаа. Төрөмжит компани гэдэг малгайн дотор орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрөмчит үйлдвэрийн газар гэх мэт маш олон нэршилтэй компаниуд бий. За тэдгээр нэг болох орон нутгийн өмчит компанийн тоо сүүлийн жилүүдэд үлэмж хэмжээгээр нэмэгдэх болжээ.
За хэдийн хувийн хвшлийнхэн одоо тоож хийхгүй төр өөрөө хариуцахаас өөр аргагүй үйл ажиллагаануудыг тэдгээр одоо компаниуд эрхэлж байгаа. За үнэнч зарим тохиолдолд аймаг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар ямар ч шаардлагагүй ийм компаниудыг ч байгуулж байна. За энд цаашид орон нутгийн өмчит компани байгуулахаар бол заавал парламентаас зөвшөөрөл авдаг байхаар хуулийн төсөл тусгаж байна. За мөн төрийн өмчит компаниудтай холбоотой бүхий л тайлан балансыг улсын хурал тайлгандаг байх зохицуулалтыг ч мөн энэ хуулийн төсөл тусгасан гэдгийг хууль санаачлагчид хэлж байлаа. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг айгүй ихээр байгуулад байгаа. Би хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор орон нутгийн өмчит компаниудыг байгуулахыг боллоо гэж итэл байгуулагдаад байгаа шиг ажиглагдаад байгаа. Тэгээ бас энэ танаа 2023 оны дата дээр орон нутгийн өмчит 275 хуулийн этгээд нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан гэдэг. Энэ өнөөдөр 2025 оны эцсээр нэмэгдүү, багасвуу, 275 гэсэн байгаа энэ орон нутгийн өмчит компанийн тоон өсвүү. За өссөн байгааг нь бол мэдээд байгаа шүү. Яг тоог нь гэхдээ хэлээд өгөөрэй. За орон нутгийн өмчит компаниудын хувьд бол ашиг алдагдлын хувьд бол ерөнхийдөө 50% алдагдaltaй 50% орчим хувь нь ашигтай ажилласан байгаа. За орон нутгад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань бол одоо нэгжийн хуулиар ер нь орон нутгийн иргэдүүлсэн нийтлэг үйлчилгээний өөрөөр хэлбэл нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иймэрхүү одоо чивүүргийн компаниуд байгаа. Тэгэхээр энэ бас зарим одоо асуудал дээр бол орон нутг дээр энэ нийтлэг үйлчилгээ буюу хүрхэхээс өөр аргагүй байгаа. Тэрийг бол хувийн хвшил сонирхох боломжгүй. Хүн ам багтай. За дээрэс нь яг ерөн одоо ихний хөрөнгө оруулалтууд маш өндөртэй үйл ажиллагаануудаар бас хувийн хвшил ордоггүй. Орон нутгийн өмчийн компаниудыг бол хурлууд аймаг нийслэл сум дүүргийн хурлууд өөрсдөө байгуулаад явж байгаа. За гүйцэтгэх мэдлийн хүрээнд ярих юм бол засгийн газар өөрөө байгуулаад явж байгаа. За тэгэхээр энэ хууль гарах юм бол орон нутгийн өмчийн компаниудыг байгуулахыг улсын хурл шийднэ. За энэ хууль гарч иж энэ бүх компаниудыг зэгцлэх гэдэг. Жил болгон тайлан санхүүгийн тайлан гүйцэтгэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг улсын их хурлд яг гүйцэтгэлтийн тайлан сонсдог шиг сонсдог болох гэж байгаа. Энэ төрийн өмчийн компани энэ орон нутгийн өмчт үйлдвэрийн газар аж ахуйн тооцоод газруудыг чинь ингээд иргэдийн хурал нь өөрөө шийдээл ингээд өдөр ирэх тусам тооны мэдээд байна л да. Тийм учраас энэ хууль батлагдсанараа уул уурхай салбарт хэрэг үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчт компани байх юм бол энэ газрын эвлийн баялаг гэдэг утгаараа их хурлаас зөвшөөрөл авах. Бусад одоо тэр нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг бол тэр орон нутагт нь компани байгуулах эрхийг нь өөрсдөд нөгөөд ингэ явна. Тэгвэл тэр салбарын асуудал дээр бол заавал салбарынхаа сайд нараас одоо тэр чиглэлийн үйл ажиллагаа явуулах дээр зөвшөөрөл авах гэдэг ингэ нэлийн хатуу шаардлагуудыг бол тавьж өгж байна. Ийхүү төрөмчт компанийн ил тод байдал засаглалыг сайжруулах асуудлыг хугацаа алдалгүй батлахгүй бол за тэд цаг минут тутамд төрийн өмчийг ашиглан төсвөөс гадуур дөргиж байна. За жишээлбэл 2023 онд төрөмчт компаниудын зардал 17 их найт төгрөг байсан бол 2025 онд энэ тоо 22.6 их найт төгрөгт хүрчээ. За ийхүү зардал нь бараг 6 их найдаар нэмэгдсэн атлаа. За цэвэр ашиг нь 2023 онд 5 их найт байсан бол 2025 онд 1.8 их найт болж за үндсэндээ 4.2 их найт төгрөгөөр буурсан байгаа юм. За ийхүү хуулийг хурдан батлахгүй хугацаа алдах тусам за их найдаар хэмжээний алдагдлыг хүлээж байгааг төрөмчт компаниудын энэ жишээ бэлхнээ баталж байна. За тэгвэл яг үүнтэй адил эрх баригчдын зүгээс иргэд аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг ихтэй байгаа батлагдахыг нь хүлээж байгаа хуулийн төслүүдийг за парламент руу оруулахгүй гацааж байгаа тохиолдлууд ч байгааг сөрөг хүчнээс илжүүллээ. За шалтгаан нь ердөө тэр хуулиудыг нь сөрөг хүчин болох ардчилсан намаас санаачилсан учраас. За тодорхойлбол ардчилсан намын санаачилсан хуулиудыг эрх баригчид зориудаар гацааж за улмаар засгийн газар өөрсдийн нэр дээр авторлаж орж ирдэг гэж сөрөг хүчин шүүмжилж байна. За 2024 оны сонгуулиас хойш ардчилсан нам хэд хэдэн хуулийн төслийг улсын их хурлд өргөн мэтүүлсэн ч за эрх баригчид хэлэлцүүлэхгүй байсаар эцэст нь яг ижил агуулгатай хуулийг засгийн газараас одоо оруулж ирэх тохиолдол араасаа давтагдж байгаа хэллээ. За хэдийгээр хэн хууль батлуулах нь чухал биш. За эрх баригчдын энэхүү оноо цуглуулах гэсэн улс төрчлөлтөөс болж хугацаа алдаж за эцсийн үндэ иргэд аж ахуйн нэгжүүд охирч байгаа юм а.
Жишээлбэл өнгөрсөн жилийн үдийд Лодой самбуу төвшин нарын гишүүд нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлд хязгаар тогтоох хуулийг улсын хурлд өргөн мэдүүлсэн. За одоогийн хуулиар хүн хэдэн ч төгрөгийн цалин авсан компаниуд тэр хэмжээгээр нь нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хувиар нь тооцож төлдөг. Энэ нь компаниудад санхүүгийн дарамтуулж ажилчдынхаа цалин нэмж чаддаггүй. За тэгвэл Лодой самбуу төвшин нарын санаачилсан хуулиар нийгмийн даатгалын шимтгэл авах тун хөдөлмөрийн үлсийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу ойролцоогоор $9 сая төгрөгөөр дээд хязгаар болгон тогтоохоор тусгажээ. Өөрөөр хэлбэл та 10 сая төгрөгийн цалинтай байсан ч компани таны цалингаас бүтэн биш $9 сая төгрөгөөс нь л нийгмийн даатгалын шимтгэл тооцож авна гэсэн үг юм. За гэтэл энэ хуулийг парламентын босго дагуулахгүй бүтэн жил гацаасны эцэст засгийн газар хэдхэн хоногийн өмнө адил агуулгатай хууль оруулж ирлээ. За нэг ясандаа засгийн газар бий л биш бол хинч биш гэдэг хандлагаар хандаж байгааг гишүүд шүүмжилж байлаа. Гишүүд нь өргөн барай болдгоо. Одоо би жишээлбэл татвартай холбоотой нийгмийн даатгалтай холбоотой хоёр бол өргөн барьцсан байхгүй. Өрхийн амжиргаа яриад шүү дээ. Бидний өрхийн амжиргааны төлөө ажил хийгээд байгаа шүү дээ. Яг үүндээ энэ төр чин тэрний төлөө байгаад байгаа шүү дээ. Хинийх нь өрхийн амжиргааг дээшлүүлэх бодлого нь зөв юм бэ гэдэг уралдаан болохоос биш эрх мэдлийн төлөө хэрэгсэл тулалдааны газар биш шүү дээ. Засгийн хурлаар хилцүүлэх хууль тогтоомжийн тов дарааллыг гаргах ажиллагаа ч бас одоо эрх баригч намын асуудал болчиход байна шүү дээ. Тэ одоо нөгөө улсын хурлын даргын дэргэд зөвлөл дээр шийдэгддэг. Тэн дээр болохоор одоо юу гэдгийг засгаас орж ирж байгаа хуулиуд ногоон гэрлэр явчихдаг ч гэдэг юм уу. Ялангуяа цөөнхийн бүлгийн гишүүдээс цөөнхөөс ер нь өргөн барьж байгаа хуулиудыг бол бас энэ тов дараалд оруулахгүй асуудал бол байгаа. Ардчилсан намынхны санаачилсан хуулийг засгийн газар өөрсдөө авторлож орж ирсэн жишээ нийгмийн даатгалын хуулиар дуусахгүй. Араасаа хүүрсэн 4-5 ч тохиолдол үнийг бэлхнээ гэрчлэн гэдгийг ардчилсан намын бүлгийн дарга цогтгөрөл хэлж байлаа. За иймд энэ бол санамсаргүй давхцал биш гэлээ. Гишүүдийн санал санаачлагыг замаас нь зүү бусаар одоо баг ингээд луурдах дээрэмдэх гэдэг юм уу да. Энэ одоо бүр сүүлийн үед бүр хавтгаарсан. Зөвхөн одоо энэ 7 хоног тэрдэж байгаа 3 хуулийг хэлье. Нийгмийн даатгалын хууль, засгийн газар зөрүүлж өргөн барьсан, төрийн нууцын тухай хууль, засгийн газар зөрүүлж өргөн барьж байна. Эрх чөлөөний тухай хууль, засгийн газар одоо ингэ үндсэндээ одоо авторыг одоо өөр дөр за эцсийн дүндээ бас хамаагүй. Энэ хууль эдгээр хуулиуд багтлагдаж байвал энэ хоёроор авт иргэдэд тусдаа юм үйл хэрэг болно гэдгийг хэлье. Хууль тогтоомжийн ач холбогдол нь улс төрчдийн карьерт бус иргэдийн амьдралыг хэрхэн хөнгөлөхөд оршдог. За гэвч манай парламентод сөрөг хүчнийхээ боловсруулсан бодлогыг гүйцэтгэх засаглал нь замаас нь завшиж өөрсдийн нэрээр авторлах гэж цаг хугацаа алддаг буруу жишг тогтсон гэж сөрөг хүчин шүүмжилж байлаа. Ийхүү сонгуульд өгж байгаа энэ өдрүүдэд ийм хуулийг баталлаа, тэр хуулийг санаачлаа гэж хэлэх үгтэй хийсэн ажилтаа болох гэсэн улс төрийн намуудын өрсөлдөөн ширүүсэж байна. За нөгөө төгөөр ирэх сонгуулиудыг өгөгдсөн нөхөн сонгуульч мөн өнгөрсөн өдрүүдэд явагдлаа. За тодорхойлбол аймаг нийслэл Сундуургийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт болж за үр дүнд нь нөөхөл эрх баригч намынхан үнэмлэхүйн ойлголттой боллоо. За үүнийг Монгол Ардын нам 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул болон 2028 оны парламентын сонгуулийн урьдч үр дүн гэж хөөрцгөлсөн. Зарим ялагдал хүлээсэн сөрөг хүчний зүгээс энэ сонгуулийн үр дүн бол Монгол Ардын намын сонгуулийг худалдаж авдаг, зохион байгуулдаг сүлжээний схем хит гүнзгий байгаагийн илэрлэгж өөрсдийн ялагдлаа тайлбарласан байдаг. Ардчилсан нам тал талын хараа тус хөндлөнгийн олон байгууллагуудын судалгаагаар ардчилсан намыг ард иргэдийн дотор үнэлж байгаа үнэлт рейтингийн үнэлгээ яг өнөөдөр хамгийн өндөр гардаг. Ардын нам бол 19 сарны 6% рейтингтэй буюу улс төрийн намуудаас тэргүүлж явж байна. Ардчилсан намыг 16.7% рейтинг тэр судалгаагаар бол гарсан. Нэгэсний бид нар 3 пунктээр бол ардчилсан намаас дээр судалгааны дүн байгаа. Олон нийтэд ардчилсан намын рейтинг өндөр байгаа ч гэсэн энэ элдв сонгуулийн сүлжээ, нүүрсний мөнгө, алуун тушаал, эрх мэдэл 10 гаруй жил засаглаж байгаа төрийн албаны бүтэц энэ бүх зүйлээр ардчилсан нам сонгуулийн эцсийн үр дүнд бас ялагдал хүлээж байна. Тэгэхээр бид нар одоо их цаг хугацаанд саяны тэр элдв нөлөө, мөнгөний нөлөө, нүүрсний мөнгөний нөлөө, элдв сүлжээ, хэсгийн ахлагч гэдэг энэ өгсөн 10 гаруй жилийн энэ төрийн албаны албанд суурилсан энэ сүлжээг задлахын төлөө сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах, тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах, бид нар бас үйл ажиллагаанд анхаарч үнэлт хийж ажиллах юм хэрэгцээ шаардлага байгааг одоо харуулсан сонгуулийн дүн гарлаа гэж
одоо үцгээс өөр аргагүй байдаг. Оны ихнээс эхлүүлээд бол манай ном ирээдүйнгийн хувьд бол ардс намаас нэлээд хол одоо ингээд 2-оос 3 пункт зарим үед бол 5 пунктээр илүү судалгаа сарын судалгаагаар бол гарч байгаа. За би бол энэ судалгааны дүнг өмнө нь бас хэвлэхэнд хийжсэн. Бодит дүн бол сонгуулийн дүн шүү дээ. Тийм ээ? Ард түмэн ямар бодолтой байгаа нь бодит. Тэгэхээр өнөөдөр 15 аймгийн 38 сумн дээр сумын иргэдийн хурлын за 5 аймгийн 9 сумн дээр болсон судалгааны дүн сонгуулийн дүн аль нам нь ард түмнээс илүү санал авж байгаа, ард түмний итгэлийг авж байгааг харуулж байгаа хаа гэж ингэж бодож байна. Ард түмний итгэл ардын номоос бол нүүр хуруулаагүй байгаа. Бид бүхэн харин тэр ард түмний хүсэн хүлээж байгаа энэ хүлээлтэд нийцж ажиллах нь ардын намын өнөөдрийн удирдлагын за улсын хурлдах намын бүлгийн үүрэг гэж бодож байгаа. За түнчлэн ардчилсан нам болон Монгол Ардын намын зүгээс 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тогтсон байна. За тэдний зүгээс ард түмнээсээ асууж байгаад аль дэмжлэг ихтэй байгаа хүнийг намаасаа төлөөлж нэр дэвшүүлнэ гэдэг байр суурийг бол илэрхийлж байгаа юм а. За өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиар хүн намын зүгээс бол ард түмнээсээ асууя гэдэг одоо аяны хүрээнд за Дангас өрнгийн их хотыг бол ерөнхийлөгчид нэр дэвшүүлж исэн. За тэгвэл яг энэ жишгийн дагуу Монгол Ардын нам болон ардчилсан намын зүгээс ч гэсэндээ ерөнхийлөгчид нэр дэвших кандидатаа намаасаа асууж тодруулахаас гадна за гол нь ард түмний дэмжлэг хэрэг байна вэ? Ард түмэн ямар одоо ерөнхийлөгчтэй болохыг хүсэж байна вэ гэдгийг голчлон асууна гэдгийг хэлж ирсэн юм а.